Сайн бацхан уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Good Soil Showroom-ээс мэдчилж байна. Тэгэд өнөөдөр та бүхэнд микрофонуудыг танилцуулах гэж байна. Маань дээр ямар брендийн ямар зориулттай микрофонуудыг худалдаалж байгаа гэдэг мэдээллийг хүргэж байна. За энэ талаас нь хавуулаад би та бүхэнд товчхон танилцуулаад явъя. За манай дээр байгаа брэндүүд гэх юм бол Shure брэндийнх байна, Mackie брэндийнх байна. Тэгээд Sennheiser брэнд гэх яг энэ дээр илүү гол төлхөө байна. За энэ талаас нь харах юм бол Shure брендийн SV100 гэж энэ энгийн динамик микрофон. Динамик нь болохоор зөвхөн энгийн одоо яг энэ динамик дотор энгийн одоо хурал зөвлөгөөнд зориулсан гэсэн хүний хоолой яг дунд гэрц дээр илүү сайн авдаг. Тийм учраас хурал зөвлөгөөн болон семинар ч юм уу те хүний ярианд илүү юм тохиромжтой SV100 гэдэг бас арай бас үнийн хувьд ч гэсэндээ юм боломжийн ийм микрофонууд байгаа. За харин дараа нь болоод ирэх юм бол за динамик дотор кардоид буюу одоо нэг чигийн урсгалтай гэсэн үг. Яг хүний хоолойг яг авдаг энэ вокал илүү одоо тайзан дээр бас дуулахад бас тохиромжтой микрофон. Mackie брендийн EM80ST гэж энэ микрофон байгаа. Динамик вокал микрофон. Энэ нь болохоор энгийн зүгээр Shure-ийн тэр SV100 харьцуулах юм бол илүү доод гэрцийг авна, илүү дээшний бас гэрцийг авах учраас дуулахад нам өнгөөр дуулахад дээшний орилж дуулахад юм уу те дээд өнгийг авахд бас илүү юм арай илүү даваа талтай микрофон байна. Харин дараагийнх нь болохоор Shure брендийн SM58 гэж. Энэ бол сүүлийн 10 гаруй жил. Ер нь бол бараг бүх цаг үеийн микрофонд гэж хэлж болохоор сайн микрофон шилдэг 10 микрофоны жигсаалтанд үргэлж явж идэг. Тэгээд одоо энэ дээр ингээ харах юм бол бүр legendary vocal микрофон гэж. Тэгээд бүр домог болтлоо ингээд ашиглагддаг болсон. Бүр эртнээс ахуулаад одоо хүртэл хэрэглэгдэж байгаа. Cardioid dynamic нэг чигийн урсгалтай. Энэ болохоор тайзан дээр дуулдаг хүмүүсүүдэд одоо гоцлол дуулж байгаа хүмүүсүүдэд бас юм тохиромжтой. Та бүхэн тэгэхээр амьдаараа дуулж байгаа дууралтайгаа сайжруулъя гэж бодож байгаа бол зүгээр энгийн хямдхан хурлын мик аваад сайжрах боломжгүй. Та доод өнгөөр дуулахад дээшний одоо ойрлж хашгирч ярихад дуулахад яг таны гарч байгаа тэр таны хоолойны өнгийг тэр ямар гэрцээр гарч байгаа өнгнүүдийг чинь хамгийн зөв баланстайгаар цаашаа миксер пульт руу холбоод гаргахад сайн микрофоны, сайн үзүүлэлттэй, сайн микрофонууд зайлшгүй та бүхэнд хэрэгтэй байдаг. За өнөөдөр бас манай дээр бас дууссан байгаа Shure-ийн SM7B гэдэг бас вокал кардоид динамик микрофонуудаас удахгүй ирнэ. За динамик дээр ирсэнд Sennheiser брендийн E935 гэж микрофон байна. 45-наас байдаг. За энэ болохоор адилхан вокал микрофон динамик яг тайзан дээр амьд хөгжим тэ дуулахад ч юм уу тэ эсвэл зүгээр панограм тавиад дуулахад ч юм уу ер нь бол яг дуулаачдад зориулсан микрофон гэсэн үг. Тэгэхээр энийг тайзан дээр дуулдаг ч юм уу эсвэл одоо гэрийнхаа караокен дээр дуулдаг ч байт юм уу. Та өөрийнхөө дуурж байгаа өөрийнхөө дуу хоолойг илүү сайнаар дамжуулахыг хүсэх юм бол Sennheiser брендийн E935 гэдэг энэ бүр шалгарсан Sennheiser брэнд бол микрофон үйлдвэрлэлтээрээ одоо үзүүлэлтээр бол дэлхийд тэргүүлдэг ийм брендийн микрофонууд байна. За тэгээд Sennheiser дотроо харах юм бол цаашаа үргэлжлүүлээд харах юм бол бас ийм хэдэн төрлийн ийм микрофон байна. За энэ микрофоны хувьд болохоор хэдийн ийм давуу талтай. За яг одоо энэ хүү бичлэгийг би ашиглаж байгаа ингэртэй зөөсөн байгаа энэ микрофон маань болохоор энэ Sennheiser брендийн G4 wireless микрофон байгаа. За энэ нь болохоор хоёр хүлэн авахчтай юм шиг харагдаж байгаа бол энэ бол нэг микрофон, нэг нь болохоор жишээлбэл камер руугаа холбогдно, эсвэл миксер пульт руу ч юм уу холбогдно. Нэг нь болохоор энэ микрофонтойгоо холбогдоод одоо хүний биеинд ойролцоо халаасанд нь ч юм уу одоо телен дээр юм уу ингээд тогтоогоод ашиглана гэсэн үг. За энэ болохоор 70 метрийн зайд нэг төхөөрөмжтэйгөө нөгөө төхөөрөмж нь 70 метрийн зайд барьдаг учраас камера влог хийдэг хүмүүсүүдэд камер дээр микрофоноо зоож явчаад холоос бичлэг хийхэд тэнд 40-50 метрийн цаана явж байгаа төрөл таны дуугарлтыг
дамжуулах боломжтой юм микрофон байна гэсэн. Энэ нь болохоор дотроо хоёр төрлийн кабелтэй ирдэг учраас нэг нь болохоор ингийн 3.5 мм-ийн jack кабелаар явдаг учраас та бүхэн одоо гар утас руу ч юм уу, камер руу ч юм уу аливаа жижиг девайс төхөөрөмжөөр ингээ холбох боломжтой. Нөгөөх нь болохоор XLR буюу миксер рүү ордог яг одоо микрофоны шиг кабель гэсэн. Энэ кабелаар та бүхэн миксер рүү, саунд карт руу, аливаа бусад амплифайер өсгөгч төхөөрөмжрүүд рүү залгаад ашиглах боломжтой. Тийм учраас энэ болохоор зөвхөн яриа зөвлөгөөн биш, хурал зөвлөгөөнөөс ахуулаад энэ подкаст, блог хийхэд янз бүрийн контент үйлдвэрлэхэд бас энэ микрофон маань маш давуу талтай. Тэгээд мэрэгжлийн дууралтыг та бүхэн гаргах боломжтой гэсэн үг. За тэгээд үүнтэй яг адилхан энэ хажууд нь харагдаж байгаа энэ болохоор нэг нь болохоор яг харагдаж байгаагаараа саяны төхөөрөмж нь байгаа. Нөгөөх нь болохоор ингэртэй зүддэг микрофоныг болохоор гартаа барьдаг хувилбар болгосон гэсэн. Энэ болохоор бас тайзан дээр тоглож байгаа, дуулж байгаа хүмүүсүүдэд бас тохиромжтой. Нэгийг нь миксертэй пультэнд залгачаад нөгөөх нь гартаа бариад дуулна гэсэн. Дээрээс нь болохоор энийг ямар хүмүүсүүд илүү ашигладаг юм бэ гэх юм бол одоо сайт, блогийн одоо мэдээний сайтууд гэх юм уу? Энэ микрофонуудыг бас илүү ашигладаг. Ягаад гэх юм бол нэгийг нь камерныхаа дээр нь боогоод энэ өөрөө дотроо бэхэлгээтэй камер руу боодог, холбогддог. Одоо холбогч энэ бүгд дагалдаад ирдэг дотроо. За тэнгуүтээ энийг камер дээрээ байрлуулчаад нөгөөтхийг нь нөгөө микрофоныг нь бариа. Та бүхэн зүгээр харах юм энгийн жишээхэн бол одоо TV5 ч гэдэг юм уу, TV25 ч гэдэг юм уу, микрофоных нь гадна талаар нь ийм дөрвөлчин, гурвалчин ийм нөгөө өнгийн гадна талын ийм хүрээнүүдийг хийдэг. Энэ микрофон дээрээ тааруулаад яг тийм хүрээнүүдийг хийждэг гэсэн. Тэгээд энэ микрофонороо зураглаач нь зураг аваа явна. Сурвалжлагч нар нь яриагаа аваад явдаг. Ийм зориулттай тайзан дээр ч ашиглаж болно, дуулгаж ашиглаж болно, блог контент, ньюс, мэдээ бэлтгэж гэсэндээ ашиглах боломжтой, олон талаар ашиглах боломжтой. За ийм микрофон байна. За дараагийнх нь болохоор энэ Sennheiser. Энэ яг нь саяны миний харуулсантай адилхан одоо үйлдэлийг гүйцэтгэн гэсэн үг. Энэ болохоор илүү энэ дээрх юм бол яг мэрэгжлийн тайзны микрофон гэсэн үг. Яг дуулж байгаа үед тайзан дээр тоглоод амьд хөгжим ч юм уу, панорам тавиад мэрэгжлийн концерт тоглож байгаа үедүүд энэ микрофоныг ашиглана. За яг нөгөө талд нь харах юм бол энэ болохоор ийм бас төхөөрөмжтэй ингрийн микрофон байгаа. Гэхдээ энэ нь болохоор аль нь бол яг одоо ийм мэрэгжлийн профешнл перформансыг одоо үзүүлэлттэй мэрэгжлийн микрофонууд байгаа. Тэгээ та бүхэн үнийг сонирхож байгаа бол Good Soil CGM вебсайтаар болон тэгээд чат вебсайтаар та бүхэн ороод харах юм бол бүх үнийн дүн маань ингээд нээлттэй мэдээллүүд нь ингээд үзүүлэлттэйгээ байгаа. Та бүхэн бас ороод сонирхоорой. За тэгээд үлдсэн хэдэн микрофон болохоор конденсер мик энд бас байна. Тэгээд дээрэс нь болохоор USB микрофонууд байна. За энд харагдж байгаа одоо ганц конденсер хэд хэдэн төрлийн конденсер мик байна. За энэ болохоор конденсер микрофон маань юу юм бэ гэх юм бол илүү одоо студийн зориулалттай гэсэн. Home studio тал руугаа хэрэглэж болно. За мэрэгжлийн студиудад бас хэрэглэгдэг микрофонууд бас байгаа. За конденсер гэж яагаад хэлж байгаа юм бол конденсер микрофон нь болохоор конденсатор гэдэг үгнээс ерөнхийдөө гардаг конденсер микрофон гэж. Энэ нь болохоор нэмэх 48 вольт буюу Phantom power-ыг шаарддаг. Тэгэхээр энэ нь болохоор тэжээлээр 48 вольтын тэжээлээр ажиллаж байгаа учраас тэр тэжээлийнхаа хүрээнд илүү одоо энэ өргөн зурвасаар дээрэс нь илүү одоо орчны шуумыг татаж ингэж өөрлөгөө хамж авч дуургадаг учраас одоо энэ жишээлбэл би ингэж залгаад ярих юм бол зөвхөн миний энд яригдж байгаа яриа биш тийш энэ ингээ хол сонсогдож байгаа. Магадгүй цонхны цаана гадаа гудамжинд дуурж байгаа дууралтуудыг хүртэл сороод авах юм боломжтой. Тэгээд тэрийг хоолой бичлэгэнд илүү ашигладаг. Тэгээд подкастт бас илүү ашиглаж байгаа. Яагаад гэх юм бол динамик микрофонуудыг подкастт ашиглах жоохон дутагдaltaй зүйлс маань юу юм бэ? Зүгээр энгийн одоо кардиоид чинь болохоор ерөнхийдөө нэг чигийн одоо авж байгаа. Тэгэхээр яг зүгээр жишээ аваад ярихад энгийн динамик микрофоныг ингэж ярьж хагаад за нэг өөрийнхөө нэг
яг нэг чигээс эндээс нь хавуулаад энэ талд нь микрофоныхоо энэ талд нь гараа авчих юм бол ярих боломжгүй болчихно. Тэгэхээр түүний дуу суу сонсогдно. Тэгэхээр яг өөдөөс нэг бол харж байгаа, нэг бол ингээ ойрхон ярих юм бол динамик микрофонууд аавна. Тэгэхээр ингээ холдчих юм бол ийшээ харчих юм бол динамик микрофонууд маань хүний хоолойг авах боломжгүй болчихно гэсэн. Эсвэл ингээ зөрчих юм. Харин конденсер микрофонууд маань болохоор тэр тал дээр илүү тохиромжтой одоо ингээ холдоо ярьсан ч ийшээ хараа ярьсан ч конденсер микрофонууд маань хүний хоолойг авч байгаа учраас подкастт бас илүү тохиромжтой байдаг. Тэгээд хоолой бичлэг рекордонд бас юм боломжтой. За тэгэнгүүт үүнийгээ дахиад нэг хувилбар болгосон нь болохоор за CU буюу USB-тэй хувилбар болгоцсон. За энгийн нь болохоор зөвхөн пульт руу орох болон саунд карт руу холбож ашиглаж байгаа бол CU нь болохоор хойдолтой U хэсэг нэмэгдсэн болохоор USB буюу өөрөө дотроо бичил интерфейстэй гэсэн. Энэ болохоор шууд саунд картгүйгээр гар утас болон таблет, ноутбук одоо суурин компьютер руу шууд USB кабелаараа холбогдоод таны дууг шууд аудио болгож одоо нэгсэндээ тон систем рүү хөрвүүлэх юм бичил интерфейсийн дотроо ингээд агуулгдсан юм болоод ирж байна гэсэн. За энэ болоод ирэхээр илүү яг нөгөө хурал зөвлөгөөн Google Meeting ч юм уу, Zoom Meeting юм уу энэ тал руугаас. Гэхдээ энийг бас жишээлбэл FL Studio-ро оруулаад өөрийнхөө хоолойг бичдэг хүүхдүүд бас зөндөө байдаг. Дараагийнх нь болоод ирэхээр CU plus хойдолтоо нэмэх тэмдэгтэй plus болоод ирж байна. Plus нь яаж нэх юм бол CU буюу одоо USB дээрээ нэмэгдсэн зүйл нь болохоор 3.5 мм-ийн jack одоо чихвч орно гэсэн үг нэгсэн да кабелаар. Тэгэхээр энэ болохоор юуг хэрэгжилж байгаа тохиолдолд болохоор зөвхөн нэг чигийн дамжуулалтыг гүйцэтгэн гэсэн. Нэг чигийн дамжуулалт гэдэг нь энэ USB энэ микрофоны маань USB зөвхөн цаашаана девайс руугаа зөвхөн дууг дамжуулна гэсэн. Наашаана ямар нэгэн сигнал хүлээж авахгүйгээр зөвхөн өөрийнхөө сигналыг цаашаана дамжуулах юм үүрэгтэй. Харин CU+ нь болоод тэрэнгүүт тэр 3.5 мм jack чихвчнийхаа гаралтаар хоёр чигийн сигналыг дамжуулна гэсэн. Өөрийнхөө хоолойг цаашаана дамжуулна. Дээрэс нь цаанаас ирж байгаа сигналыг бас өөрөө чихвчин дээр сонсох боломжтой гэсэн. Тэгэхээр энэ нь болохоор бас хурал зөвлөгөө хийж байгаа хүмүүсүүдэд тэгэхээр түрүүний миний хэлснээр энэ C зүгээр юуг нь одоо жишээлбэл онлайн хичээл заадаг хүмүүсүүд ч юм уу Zoom meeting дээр хэрэглэж тэгвэл болохгүй юм байна шүү дээ. Зөвхөн өөрөө ингээд яриад хүний хоолойг сонс болохгүй мэн гэж ойлгож байгаа. Тэгэх юм бол давхар девайс төхөөрөмж рүүгээ та бүхэн чихвч залгаад цаатлынхаа сигналыг сонсох боломжтой. Энэ нь болохоор нэмэлтээр чихвч залгахгүйгээр өөрөө микрофон дээр чихвч залгаад өөрийгөө одоо нэгсэндээ өөрийнхөө хоолойг бас мониторлоод сонсно гэсэн. Цаанаас ирж байгаа хоолойн дээрээ нэга бас сонсох юм боломжтой. Ийм даваа талыг бас олгож байгаа ийм микрофон байна. Гэхдээ энэ дээр болохоор нэг дутагдaltaй зүйл байгаа. CU+ дээр энэ юу юм бэ гэх юм бол энэ болохоор хоёр чигийн сигналыг дамжуулж байгаа учраас илүү noise cancelling мөн компрессор энэ дээр ажилладаг учраас recording талдаа тийм одоо хангалттай байж чаддаггүй. Тэгэхээр энэ CU+-ыг сонирхож байгаа хүмүүс маань болохоор илүү recording биш хурал зөвлөгөөн, семинар, онлайн одоо платформуудыг ашиглахад Clubhouse ч үт юм уу, Zoom meeting, Google meeting, OBS-ээр ямар нэгэн стрим хийхэд ч юм уу та бүхэн энийг ашиглаж болно. Харин ямар нэгэн DAW, digital audio workstation дээр та бүхэн өөрсдийнхөө хоолойг бичих гэж байгаа бол энэ зөвхөн Mackie брендийн энэ биш, ерөнхийдөө интерфейс өөр дээрээ USB-тэй болон чихвч хоёр нь ингээд зэрэг ордог хоёр чигийн юм сигналыг дамжуулж байгаа микрофонуудаас зайлсхийвэл илүү тохиромжтой гэсэн. Тэгэхээр ер нь хоолой бичих гэж байгаа бол та бүхэн зөвхөн энгийн динамик биш конденсер микрофонуудыг ашиглавал илүү тохиромжтой гэсэн. Тэгээ болж игэл та бүхэн саунд карт ашиглах юм бол та бүхний дуу одоо үйлдвэрлэхийг зорж байгаа саунд чинь бас илүү сайн байх болно гэсэн. За сүүлд нь би энд харуулхад хоёр микрофон байна. За нэгт нь болохоор карбон гэсэн энэ Mackie брэнд. Энэ болохоор USB-гээр бас холбогдно. Тэгэнгүүтээ USB дээрээ дотроо энэ хэд хэдэн төрлийн одоо юм
нэмэлт үзүүлэлттэй байна гэсэн. За харах юм бол түрүүнийх шиг энэ дээр нэмэгдсэн байгаа шиг чихвчээ залгаж болох нь байна. Дээрэс нь болохоор нэмэлтээр юу юм бэ гэх юм бол чихвчээ хаах товчлоор байгаа. Мүүтлэн гэсэн үг. Ярьж байгаа үедээ одоо платформ нэр ямар нэгэн програм дээр ингээд хаагаад очиод ингээд мүүтлэх шууд ярьж агаад за ямар нэг асуудал гарлаа юм шууд мүүтлээд өөрийнхөө яриаг хаах нь. Дээрэс нь болохоор энэ дотроос гарч ирж байгаа чихвчнийхаа чанга солыг нь бас ингээд тохируулах гэх мэтлэн дээрэс нь ийм тохиргоонууд байна. Дээрээсээ болохоор энэ микрофон дээр яаж өгөх юм бол микрофоныхоо дээрээс нь ах уу, урдаас нь ах уу, эсвэл ингээд тойруулаад large diagram тойргоос нь ах уу гэдгээ ингээд сонголтуудаар нь ингээд тохируулж өгснөөрөө магадгүй нэг хүн ганцаараа энгийн USB микрофоныг хэрэглэж байгаа бол энэ хөө микрофоныг бол хоёр хүн голдоо тавьж байгаа large diagram конденсер дээр нь тохируулж байгаа хоёр талаас нь яриад дундаа тавьж байгаа энэ яриануудыг авах бас боломжтой гэсэн. Энэ үүгээр бас давуу талтай байна. Харин энд харагдж байгаа Element Chromium гэж бас Mackie брендийн USB микрофон байна. За энэ нь болохоор бас бусдаасаа юугаараа давуу талтай юм гэх юм бол энэ өөрөө микрофон байна. За дээрээс нь дахиад түрүүнийх шиг энэ дээр болохоор чихвч залгаад бас өөрийгөө мониторлж байна. Дээрээс нь болохоор энэ AUX-ны залгууртай. Энэ дээр болохоор ямар нэгэн 3.5 мм-ийн jack кабелийг залгаад та бүхэн бас дуу инструментал ч юм уу нэг хөгжим оруулах боломжтой. Дээрээс нь энэ инструменталын хэсэгтэй байгаа. Энэ нь болохоор гитар залгаад ч юм уу төгөлдөр хуурч юм ямар нэгэн хөгжмийг бас кабелаар нь залгаад өөрийнхөө дууралтыг бас цааш нь дамжуулна гэсэн. Энэ болохоор саунд картгүйгээр өөрийнх нь одоо яг энэ доор харагдж байгаа энэ бөөрийнхээ хэсэг нь болохоор интерфейс буюу саунд карттай гэсэн өөрөө. Тэнгүүтээ энэ талд нь Type C кабелаар холбоно. Энгийн энэ USB-нүүд маань болохоор нэг талдаа A, нэг талдаа B. Бидний сайн мэдгээр принтер USB-тэй энэ болохоор 2.0-с 3.0-ийн хооронд одоо 4 GPS-ийн хурдыг дамжуулдаг бол Type-C нь болохоор 10 GPS-ийн хурд. Тэгэхээр ерөнхийдөө энгийн USB микрофонуудаас бас 2.5 дахин хурдан учраас тэр хэрээрээ бас одоо сайн чанарын герцийн нэгтршилтэй бас дууралтуудыг дамжуулна гэсэн үг. За энэ дээрээ бас харах юм бол чихвчээ чангас суллах нь, инструменталаа чангас суллах нь байна. За AUX-а чангас суллах нь, USB микрофон дээр энэ плин тэгээд толох нь. За энэ дээрээс харах юм бол мэдээж мөтөлж байна. За тэгэнгүүтээ бас дээрээс нь ах уу, урдаас нь ах уу, хойноос нь ах уу, large diagram ингээд тойруулаад ханаас нь чирсэн авдаг болох уу гэсэн энэ патернаар ингээд сонголтуудыг нийтгчүүлээд авч болно гэсэн үг. За гэх мэтлэн давуу талуудтай өөр өөрсдийн гэсэн онцлогтой ийм микрофонууд байна. Тэгээд нэг зүйлийг бас нэмэлтээр хэлэхэд Mackie брэнд маань болохоор илүү одоо яг өөрийнх нь софтвер нь болохоор Pro Tools-ийн софтверыг илүү дэмжиж ажилладаг. Тэр нь Apple-ийн одоо MacBook дээр ч юм уу эсвэл зүгээр Windows дээр байсан ч гэсэндээ Pro Tools дээр ажиллах юм бол Mackie-гийн ямар ч USB микрофонууд бай, Mackie-гийн ямар ч саунд картууд бай, маш сайн чанарын түвшинд ажилладаг. Харин зүгээр энгийн Windows дээр ажиллаж байгаа энгийн Cubase үү тийм үү? Эсвэл FL ч үү тийм үү? За Ableton Live дээр ч ажиллах юм бол сигналууд нь ингээ бага орж ирээд байдаг учраас ийм хүмүүсийн одоо үйл ойлголцоод байдаг. Mackie брендийг бол ингээд зарим нь болохоор ингээд муу ажиллаад байдаг. Тэгтэл Pro Tools дээр очиод Apple залгаад үзэх юм бол маш сайн ажилладаг. За үүгээрээ бас арай жоохон юм ялгаатай байдаг. Ягаад гэх юм бол жишээлбэл Cubase програм маань болохоор Cubase Steinberg энэ хоёр саунд карт Cubase програм болон Steinberg-ийн саунд картыг үйлдвэрлэдэг компани нэг учраас биенийхээ одоо яг өөрсдийнхөө плагинуудад илүү зориулж хооронд нь зохицож ажиллахаар одоо үйлдвэрлэлийн системүүдэд тааруулдаг шиг яг Mackie брэнд маань болохоор Pro Tools-тэй яг үйлдвэрлэлийн системүүдэд тааруулаад биенийгаа саппортлж дэмжилж ажиллах нь илүү тохиромжтой байдаг учраас Pro Tools-ыг хэрэглэдэг хүмүүс байх юм бол Mackie брендийн хэрэгслүүдийг худалдаж авах бас илүү тохиромжтой байдаг. За тэгээд өөр асуухыг хүссэн зүйлсүүд байх юм бол та бүхэн комент хэсэг дээр бичээд үлдээгээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа бүгдээрээ түр баяртай. Гүд соёлыг сонгоулжлуулаарай.